Өнгөрсөн жил ачаа тээврийн түүхэн шин дээд амжилтад тогтоосон Улаанбаатар төмөр замын удирдах ажилтнууд өнөөдөр зөвлөгөө нийллээ. Монгол улсын хамгийн том ажил олгогч тус нийгэмлэгийн 16 мянган төмөр замчдыг удирдан чиглүүлж ажилладаг 70 гаруй салбар нэгжийн 350 орчим удирдах ажилтнууд өнгөрсөн оныхоо зорилтыг дүгнэн хэлэлцэж энэ оны зорилтыг хэлэлцлээ. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 2025 оныг хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих хичээлээр зарлан мэргэжлийн өндөр ур чадвартай ажил амьдралдаа сэтгэл ханамжтай хүний нөөцийг бүрдүүлж байгууллагынхаа тогтвортой хөгжлийг хангах зорилтыг дэвшүүл ажилласан юм. За энэ зорилтын хүрээнд ажилтнуудынхаа мэдлэг ур чадвар нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажилласнаар хүний нөөцийн тогтвор суурьшил сайжирч ажлын бүтээмжийг дэвшилсэн эерэг үр дүн гарчээ. За тэгвэл энэ нийгэмлэг 2026 оныг байгууллагын хөгжил бүтээмжийг нэмэгдүүлэх жил болгох зорилтыг дэвшүүлж салбар нэгжүүдийнхээ бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ. Хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор өсгсөн, тээврийн үйлчилгээний зардлыг бууруулсан, удирдлагын сахилга гүйцэтгэлийг сайжруулсан, хамт олонны оролцоог нэмэгдүүлсэн, ирээдүйн өсөлтийн суурийг тавьсан байгууллага болохын төлөө ажиллах ёстой. Бид нар бол одоо энэ Улаанбаатар төмөр замын туршлагаар үйлчлээд бусад төмөр замуудыг бас нутагшуулж орон нутгийн хүмүүсийн тэнд байнгын ажилтг болох ийм асуудлыг бас сая ярьлаа. Тэгээ дээр нь бол одоо миний түрүүний хэлдэг Улаанбаатар төмөр замын ачаал одоо ирэх жилүүдийнхээс одоо нэмэгдэх нь бол зайлшгүй. Тийм учраас энэ одоо тээврээ одоо яаж маневрлж хийх үү гэдэг асуудлаа шийдвэрсэн. Өнөөдөр Улаанбаатар төмөр зам өнгөрсөн жилийн 33.7 сая тонн ачаа тээвэрлэж одоо Монгол улсынхаа одоо тээврийн гол салбарт үндсэн тоглогч нь байж чадсан. Цаашдын жилүүдэд чухам ямар хуу арга барилаар ямар хуу үр дүнд хүрэхийн тулд ямар стратегийн одоо гол одоо тээврийн одоо маркетингийг хэрэгжүүлж явах уу гэдгийг өнөөдөр хэлцэж байгаа юм а. Дээрээс нь манай Улаанбаатар төмөр замын нийт 16 мянган орчим хүн ажилладаг нь өөрөө Монгол улсын одоо ажил олгогч байгууллагын хамгийн том салбар байж байгаа. Тээврийн байгууллага. Тэгвэл энэ улсуудаа яаж системтэй сурах уу гэж хүний нөөцийн бодлогоос тодорхойлж явж байгаа гол онцлог нь өнөөдрийн сургалт зөвлөгөөний одоо үндсэн шинж чанарыг бүрдүүлж байгаа нэг сайхан байна. Нийт Улаанбаатар төмөр зам маань өөрөө тархан байрлсан 1815 км төмөр замыг дагаж байнгын тасралтгүй тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын удирдлагууд өөрсдөө ирээд яг энэ нэг тангимд суглараад энийг ингээд бүгдээрээ сайхан хилцээд явж байгаа нь бол дараагийн тээврийн зах зээлд одоо Улаанбаатар төмөр замын гол оройдыг үүсгэхэд их чухал үйл явдалтай гэж бол миний хувьд бол бодож байна. За энэ удирдах ажлын зөвлөгөөний цөм болсон сэдэв болоод ерөөсөө энэ олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, тэрийг хэвшүүлэх, тэгснээр ямар үр дүн гарав гэдгийг хэлцдэг. За одоо манай байгууллага гэхэд нийтдээ 40 гаруй чиглэлийн бүтээгдэхүүн үйлчлэгээр чанарын стандартын гэрчлэгээ аваад байна. За баталгаажууд байна гэсэн өөрөөр үүнийг хөрсөн дээр болох илүү одоо сайжруулах тал дээр ажиллаж байгаа. За өнөөдөр манай үйл ажиллагаан дээр болохоор энэ стандартаа нэвтрүүлж байгаа, тэрийг хэвшүүлсэн бичиг баримтуудаа төлөвшүүлсэн байгууллагууд маань ирж одоо байгууллагын төлөөллүүд маань ирж одоо өөрсдөө хийсэн зүйлүүдийг одоо танилцуулж байна. За манай одоо энэ чанарын удирдлагын стандартын тогтолцоонуудыг нэвтрүүлснээр ямар үр дүнтэй вэ гэхээр мэдээж хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг сайжруулах, за төмөр замын одоо энэ суур бүтцийн гарч байгаа энэ үйл тохирлуудыг бууруулах, галтрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад одоо чухал үүрэгтэй. 2026 оны зорилтыг хэрэгжүүлэхэд удирдах ажилтнуудын манлайллыг улам өндөржүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцлээ.